Ятгах тусам нэгтэл залилэгчдэд боломж буу олго. Олон жил уулзаагүй найзтайгаа ингэж нэг таарах гэж мундаг бизнесмен болсон сурагтай. Оо яах вэ? Найз нөөрийн гэсэн жижигхэн бизнес эрхлээл байж байна. Одоо харин бизнесийн үйл ажиллагааг хөгжүүлдэг билүү гээд. Дээрээс нь охины бие өвд одоо мөнгө хэрэг болоод зээл хөдөлтөл явж байна да. Үгүй. Надад тийш дээ нэг зээл гаргадаг хүн байна. Хамгийн гол нь боломжийн маш бага үүтэй. Хамгийн гол нь найдвартай. Тэгээ тэр хүн барьцаа өрөнгө шаардаад байдаг байхгүй юу? Чи тэгээ юу өөрөө юу барьцаал гэж бодож байна? Найзад нь барьцаа өрөнгө бол байгаа. Ажлын байр байгаа. Орон сууц байна. Одоо дээрээс нь шаардлагатай гэвэл унж авч байгаа машинаа барьцаалсан ч болж байна. Чи тэг хэр их хэмжээний мөнгө хүсэж байгаа? Боломжоор ахиухан байр сайн байна. Гол нь хүү багтай. Найз нь энэ хямралыг л авчих юм бол гэж хааштай болчих гээд байна л да. Зээлийн иргэн төлөлт тал дээр асуудалгүй. Миний чам зуучлаад байгаа хүн хамгийн гол нь найдвартай, миний бүр маш сайн таньдаг хүн байхгүй юу? Тэг найз нь сая бодлоо л доо. Хэрвээ чи татгалзахгүй бол найз нь чиний барьцаалах гээд байгаа хөрөнгөний чинь өөрийнхөө нэр дээр шижүүлээд тэг яг нь өөрөө авах гэж байгаа юм шиг зээлээ гаргуулах юм бол нэгдүгээрт яг найдвартай гарна, хоёрдугаар зээл авах хэмжээ ч ихсэн байхгүй юу? Найз нь яг чамд ингэж л тусал. Чи тэгээд зээлээ найдвартай төлөх юм байгаа зү. Намайг арай эвгүй байдалд оруулахгүй зү. За яалаа гэжтэй найз гайгүй ч тэхөө. Гэхдээ энэ хөрөнгө чинь найзынхан насаараа цуглуулсан хөрөнгө штэ. За чи харин наст итгэхгүй юм шүү зү. Чамд итгэлгүй яах вэ? Цаад хүнд чинь. Үгүй. Тэр хүн бүр 100% найдвартай. Чи бүр ямар санаа зовлох юм байхгүй заа юу. Хамгийн гол нь би өөрөө баталтай. Болж гинөө. За мөн найздаа баярлалаа. Чи л тааралдаж миний амь авах гэсэн юм байна л да. Миний охин хоолой сайн идчихэлтэй хөрөнгө халбуудаад идчихгүй ирлээ. Тэр. Хараа, хоолой идэрэ. Please call again later. Аав. Яасан миний хөө? Хоолой идэрэ. За. Миний хөө хоолой сайн идэрэ. Би чинь нэлтэр нөгөө чийлээ миний охин хоолой идчих. Харин ингээд нөгөө сондрын зээл юу болж байна? Гаргаа тоног утас нь холбогдсонгүй. Өчигдөр гэрээр нь болоо хаалга тайлдаггүй. Гайхаал гэж байна. Хамаагийн маань нэр дээр нь шилжүүлээд өгсөн байдаг. Юу ч хөө зээлч болох юм шиг үстэй. Хараад ихгүй байлгүй дээ. Бид хоёр чинь хар багын л найзууд юм байгаа шүү дээ. Одоо ч тэгээд хамаатай садан хар багын найз гэлтгүүгээр зээлдэг болсон гинлээ шүү дээ. Ер нь цагдаагийн байгууллагаар нэг шалгуулад үзүүлээс. Сондөр гэх энэ бүсгүй заллим эхлэх хэм тэргээр эрен сурвалжлагдаж байгаа маш олон хохирогчтой. Таны үйл хөдлөх хөрөнгийг бусдад барьцаалан их хэмжээний мөнгө заллаад оргон зайлсан. За чи харин нас итгэхгүй юм шүү дээ. Чи тэгээд зээлээ найдвартай төлөх юм байгаа зү. Намайг арай эвгүй байдалд оруулахгүй зү. Одоо яаж амьдрах юм бэ? Яаж амьдрах вэ? Сайн найз чинь гэдээсэн. Хамаг хөрөнгөний чинь зарчаа явсан байж. Дугартаа чи тулгаа. Би ч гэсэн юм боломж яаж мэдэх юм бэ? Надад ч гэсэн хэцүү л байж тээ. Одоо хүүхдээ эмчилгээний төлбөр ирээдүйд гуруула байр савч авах уу, мөнгө ч авах уу, яаж амьдрах юм бэ? Ятгах тусам нэгтэл залилэгчдэд боломж буу олго.